За сайн уу дашгүй. Юу байна да? Чиний дампууруулах шахсан банкыг арай ч хэвийн үйл ажиллагаанд нь оруулчихал байж байна да. Дүүн танаас нэг юм гуйх гадээ. Нэг гочоогод найзтайгаа хамтраа шинэ хувцлын брэнд гаргах гэсэн чинь жоохон мөнгө хэрэг болоод байна. Жидүүгийн сангаас зээл авах гэхээр танил байдгүй. Тэгээ та банкнаас зээл гаргуулад өгөөч. Уг нь хөл дээрээ босоод ирвэл алаад өгнө ахаа. Чамд бизнес төлөвлөгөө ч юм уу төсөл чинь байна уу? Би танд гоё яриад өгье. Гүй чи залуу хүн байж хүнд ийм ярьж гуйхаасаа ичээч. Одоо үед боломжууд зөндөө байна шүү дээ. Бизнесийн санаагаа төсөл болгоод сайхан бичээд хөрөнгө оруулагч хайлт. Эсвэл төслөө барьцаалаад банкнаас зээл авч болно. Юм бол танил тал гэж заваардаг болох хэрэгтэй. Би тэр төсвийг чи амархан биччихснэ. Та гол нь банкнаас яг найдвартай зээл гаргуулад өгөх юм уу? Энэ яг алах бизнес шүү. Сайн чит минь. Чиний төсөл үнэхээр сайн төсөл бол надтай надгүй банк зээл өгнө. Муу бол надтай надгүй зээл өгөхгүй шүү дээ. Минийх ч сайн болох нь ойлгомжтой л доо. Тэгвэл ч сайн л байна. Үнээрээ дашгүй. Гадаадын том банк Монголд ороод ирвэл зээлийнхүү буурна гэж үнэн үү? Буурахгүй. Ямар ч банк орж ирсэн бай, Монголын эдийн засагт таарсан л зээлийнхүү тогтно. Үнэхээр бага хүү тогтоовол ашигын бус улс төрийн сонирхолтой л байх болов. Тийм үү? Ер нь манай улс гадаад банк гэхээс өмнө банкны тухай хууль дүрмээ сайжруулчихад ярих хэрэгтэй шүү дээ. Манайх тийм уу юм уу? Муу ч юу байх вэ? Гэхдээ дутагдaltaй зүйлс бий. Жишээ нь нэг нөхөр банкнаас мөнгө зээлээд төлөхгүй л шүүхтэр очино. Шүүхтэр очисон цагаас хойш зээлийн хүү бодогдохоо болдог. Тийм учраас зээлдэгч нөхөр шүүх хурлыг удаа дараа хойшлуулах гэх мэтэр аль чадгаараа сунжруулж зээлийн хүүг монждог. Хэрвээ шүүх хуралд 1 жил үргэлжлээд зээлдэгч нөхөр зээлээд төлөх болвол 1 жилийн хүүг төлөхгүй гэсэн үг үү? Хаха, наа чи өстой зөв арга юм шүү. Банкнаас зээл аваа шууд шүүхтэд хүүгээ бодоолохгүй аа. Энд чинь бараг ловер шүү дээ. За тогссон юм аа. Уг нь бусад оронд бол шүүхтэр очиход бүр өндөр хүү бодогдож эхэлдэг. Гэх мэт асуудал байна. Баярлалаа санжтай. Дан баха. Гол нь зээл зүтээгээд өг. Та нар одоо энэ танил тал хахуула болил доо. Хэд хэлэх гэсэн юм бэ? Маа. Энийг аваад яв. Намайг 50 орох. Наа чи зүгээр миний сэтгэлийн бидэг хөөе.